Тэгэхээр өнөөдөр болох мэрэгсэн нэгтлэн бодогчдын холбооны жилийн уулзалтаар нэгтлэн бодох бүртгэлийн үйл ажиллагаа, эдийн засаг, хөрөнгөний зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа болоод нөлөөлөх боломжтой талаар хэлэлцүүлж олон улсын туршлагыг судлах гэж байна. Тэгэхээр мэрэгсэн нэгтлэн бодогчид болон аудиторуудын үйл ажиллагааны үр дүнд компани санхүүгийн мэдээлэл баталгаажуулж улмаар бизнесийн хамтрагчдын хоорондох итгэлцэл нэмэгдэх боломжтой гэж бүгд найрамд Солонгос улсын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт дүгнэж байгаа юм байна. Бидний талаар тус институтын дэд ерөнхийлөгч Ан Ян Күнтэй ярилцах гэж байна. Hello. Манай студид тавтаа морилдно уу? Ажид хэрэгч нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За санхүүчид мөн санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүдийн үзүүлж байгаа нөлөө сүүлийн үед нэмэгдэж байна. За улс үндэсний эдийн засагт санхүүчид одоо ямар нөлөө үзүүлдэг талаар ярина уу? За аудиторууд бол компани үйл ажиллагааг санхүүгийн үйл ажиллагааг шалгаж за найдвартай мэдээлэл хүргэхэд оршдог. За үүнээс гадна компаниудад зөвлөгөө өгдөг учраас биднийг бол түншүүд гэж ойлгож болно. За компани нийтийн компани болж за хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэх хин хэрээр бол за ил тод санхүүгийн бодлого явуулах шаардлага гарч ирдэг. За үүнд санхүүчид нэгтлэн бодогчид ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ? За энэ бол дэлхийд даяар тавигдаад байгаа асуудал. За бид бол за компани удирдахта бол санхүүгийнхээ мэдээллийг ил тод болгох талаар ярьдаг. За мөн компани стратеги, за компанийнхаа гүйцэтгэл албан ёсны үзүүлэлтийг яаж одоо нийтэд дэлгэх талаар ярьдаг. За харин бид өөрсдийнхөө зүгээс бол компани үзүүлэлт одоо үнэн зөв найдвартай гэдгийг бол хөрөнгө оруулагчдад баталж өгдөг. За санхүүгийн мэргэжилтнүүдийн хувьд бол за мэргэжлийн зэрэг төвшин, за ажлын туршлага бол маш чухал байх нь ойлгомжтой. За гэхдээ мэргэжсэн санхүүчдийн хувьд бол ажлын туршлага одоо амин чухал байдаг. За сургууль төгссөн хэдий ч за мэргэжсэн санхүүчдэд бол за бодит туршлага бол амин чухал хэрэгтэй байдаг. За сүүлийн үед компаниуд бол ажлынхаа өртгийг бууруулахын зорилготой болсон. За зарим нь бол одоо санхүүчдгүй үйл ажиллагаа явуулах тохиолдолч байна. За энэ үзэгдлийг та хэрхэн дүгнэх вэ? За ер нь бол санхүүгийн мэргэжлийн байгууллагыг аудиторыг бол хөлдөх нь бол зөв зүйтэй. За та бол өмнөд Солонгосын санхүүгийн институтын тэргүүний хувьд бол за Монголд бол санхүү за аудитын зах зээл чухам ямар алхам хийх ёстой гэж боддог вэ? За нодон жил бол манай байгууллага 19 жилийнхээ og тэмдэглэн за эх жил 20 жилийнхээ og тэмдэглэн. За бид бол өмнөд Солонгосын тал дээр бас зохиох туршлага хуримтлуулж чадсан. За бид өөрсдийнхөө туршлагыг бол монголчуудтай бол хуваалцахад бэлэн байгаа.
За одоогийн байдлаар Солонгосын эдийн засаг бол дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс орнуудын тоонд орсон. За бид зөвхөн аудитын ажил хийхээс гадна бол бас зөвлөгөө өгөх юм үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас бидний зүгээс Монголын компаниудад бас зөвлөгөө өгөх боломжтой. За ер нь санхүү нэгтлэн бодох нь бол Солонгосын эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн талаар ярина уу? За санхүүч нэгтлэн бодогчдын одоо ач холбогдол бол Солонгосын эдийн засагт бол одоо үнэлж баршгүй өндөр чухал ач холбогдолтой байдаг. За бүх шинжилгээ, судалгаа гэд одоо санхүүчийн хувьд бол хийх ажил маш их байдаг. За санхүүчид бол зөвхөн одоо тоо бодоод суудаггүй өөр олон ажил хийдэг гэж ойлгож байна. За тэгээд үгүй яах вэ? За мэрэгшсэн санхүүч гэдэг бол зөвхөн тоо бодоод суух биш. За бизнесээ байгууллага компани хэрхэн яаж удирдах үйл ажиллагааг нь явуулах вэ гэдэг дээр онцгой анхаардаг. За компанийн бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх дээр анхаардаг. Танд маш их баярлалаа. Бидэндээ бүгд найрамд Солонгос улсын мэрэгсэн эхлэн бодогчдын институтийн дэд ерөнхийлөгч Ан Ян Хүн ярилцлаа.